Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх иргэний эрхийн зөрчлийг буурууллаа. Комисс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2024-өөс 2025 онд с жигтнийг хойшлуулалгүйгээр баривчлах, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ, хэлбэршүүлсэн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, өмгөөлөгч томилж оролцуулах, шөнийн цагаас бусад цагт шүүх тасралтгүй ажиллах зэрэг 186 залтад өөрчлөлтийг тусгуулж олон улсын жишгт нийцүүллээ. Гамшиг эрсдлийн үед ажиллах төлөвлөгөөтэй болох суурийг тавилаа. Комиссын Монгол улс дахь хүний эрх хэрэгч чөлөөний байдлын талаарх 21-р хэлтгэлийн мөрөөр улсын хурлын тогтоол батлагдаж, засгийн газар гамшигын аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршигыг арилгах, хойшлуулалгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлв. Мэдүүлэг авах өрөөг стандартын шаардлагад нийцүүллээ. Комисс 2024 оноос эхлэн 20 анги, нийслэл, 21 аймгийн цагдаагийн газар хилцэн нэгжийн 109 уулзалт, мэдүүлэг авах өрөөний орчин нөхцөл, техник хэрэгслийн хүртээмж, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын үр дүнд цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн зөвлөмжөд тусгаснаар улсын хэмжээнд мэдүүлэг авах өрөөний 85.3% нь стандартын шаардлага хангаж, дууд өрсний бичлэгээр бэхжүүлэх төхөөрөмж буюу хяналтын камераар тоноглогдлоо. Өвөл хаврын улирал зохион байгуулагдах хурдан морины уралдаан үсэргийн сунгаанд 18 нас хүртэлх хүүхдийг альва хэлбэрээр оролцохыг хориглолоо. Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн хяналт шалгалт дүн шинжилгээ ажиглалт, комиссийн гишүүний шаардлага зөвлөмж, Монгол улс дахь хүний эрх хэрэгч чөлөөний байдлын талаарх 21 дахь хэлтгэлд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг тусгасны үр дүнд өвөл хаврын улирал зохион байгуулагдах хурдан морины уралдаан үсэргийн сунгаанд 18 нас хүртэлх хүүхдийг альва хэлбэрээр оролцохыг хориглолоо. Үндэсний их баяр наадмын тухай хуульд морь унах хүүхдийн нас, ослын даатгал, хамгаалалтын хувцас хэрэглэлийн стандартын хэрэгжилт, хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хязгаарлах, хяналт тавих талаар зохицуулалтуудыг тусгасан. Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо бэхжиж байна. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хүний эрхийн үндэсний комиссийн дэргэд хүний эрх хамгаалагчийн хороо ажиллаж, хорооны гомдол мэдээллийг шалгаж, шийдвэрлэгдсэн дүгнэлт нь хууль шүүхийн байгууллагад нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам кодын 511 гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд хүний эрх хамгаалагчийг хамгаалах эрх зүйн зохицуултыг тусгалаа. Мөрдөн шалгах ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах үе шаттай ажил арга хэмжээ явагдаж байна. Монгол улс дахь хүний эрх хэрэгч чөлөөний байдлын талаарх 24 дахь хэлтгэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаан дах бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн асуудлыг тусгаж, илтгэлийн саналыг үндэслэн насанд хүрээгүй хүн хохирсон хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, хүний бэлгийн эрх чөлөө, халдшгүй байдлын эсрэг гэмт хэргийг эмэгтэй алба хаагчид шалгах соёл төлөвшөж байна. Мөн илтгэлийн мөргөөр цагдаагийн ерөнхий газраас бэлгийн хүчирхийллийн хохирогч насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авах журам асуулга боловсруулж байна. Хүний эрхийн үндэсний комиссийн ахмад насны эрхийг хамгаалах үйл ажиллагаа Монгол улсад төдийгүй олон улсад эерэг үр нөлөө үзүүлж байна. Комисс 2024 онд улсын төсвийн болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг ахмадын 8 асрамжийн газарт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг газар дээр нарилгах арга хэмжээг авлаа. Монгол улс дахь хүний эрх хэрэгч чөлөөний байдлын талаар 23 дахь хэлтгэлийн мөрөөр ахмад насны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд ахмад насны цогц тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал хуульчлагдаж, ахмад насанд үзүүлэх үйлчилгээний турал нэмэгдэж, ахмад настан өөрөө хүсвэл үргэлжлүүлэн ажиллах боломж бүрдсэн. Комисс идэвхтэй насжилт ахмадад ээлтэй нийгмийг бүтээхин сэдвт Аз номхон далайн бүсийн форум зохион байгуулж, нийцсэн үндэсний байгууллагын ахмад насны эрхийн бие даасан конвенц батлуулахад түлхэж боллоо. Форумын оролцогчдын зөвшөлдслөөр Улаанбаатарын уриалгыг батлан гаргаж, холбогдох олон улсын байгууллага оролцогч улсуудад илгээлээ. Албан боловсролын тогтолцооны салшгүй хэсэг хүний эрхийн боловсрол. Боловсролын ерөнхий хуульд бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт хүний эрх гендрийн агуулга заавал тусгагдах эрх зүйн зохицуулалт тусгалаа. Энэ нь комисс албан боловсролын тогтолцоонд дах хүний эрхийн боловсролд онцгой анхаарч, Монгол улс дахь хүний эрх хэрэгч чөлөөний байдлын талаарх 3 удаагийн ихтгэл тусгаж, СУБ, ЕБС, МИСУТ, Эхтэйд боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр агуулгад дүн шинжилгээ хийсний үр дүн юм.
Орон нутагт хүн төвтэй бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх түүнд тавигдах тогтолцоо бүрдлээ. Комис аймгийн засаг дарга нарын 2020-оос 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, орон нутгийн богино болон дунд хугацааны бодлогын баримт бичиг, орон нутагт хүний эрхийн төлөв байдлын тайланд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийв. Дүн шинжилгээний үр дүнгээр тогтоогдсон 21 аймаг дахь хүний эрхийн тулгамдсан асуудлыг бодлогын баримт бичиг хөтөлбөр төлөвлөгөө шийдвэр тусгаж хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэхийг Комис 21 аймгийн засаг дарга нарт санууллаа. 21 аймгийн хэмжээнд тогтоогдсон хүний эрхийн зөрчлийг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг жил бүрийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжилтийг хагас бүтэн жилээр тайлагнах юм. Комис хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийг хангуулах бодлогын түвшинд нөлөөлж байна. Комис хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгад хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах тодорхой саналууд хүргүүлсний дүнд 6 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгуурлан гадуурхыг хориглох, 7 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох зохицуулалтыг тусгаж батлуулав. Монгол Улс дахь хүний эрх хэрэгжүүлэлтийн байдлын талаарх 21 дахь илтгэлд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг тусгаж, үүний үр дүнд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар насанд хүрээгүй хүнийг ажилуулахыг хориглосон ажлын байрны чагсаалтыг шинжилж, А123 дугаар тушаалаар 13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг баталлаа. Комис шүүхэд төлөөлөл хэмжлэл гаргах замаар иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээж хохирлыг нөхөн төлөвлөж байна. 2002 оноос хойш төрийн байгууллага албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэнийг төлөөлж төрөөс хохирлыг барагдуулахаар 43 удаагийн нэхэмжлэлт, 4.8 тэрбумыг нэхэмжилснээс 24 удаагийн төлөөлөл нэхэмжлэлт, 557 сая гаруй төгрөгийг ханган шийдвэрлэгдсэн бөгөөд үүнээс 33 нэхэмжлэлт, иргэдэд учирсан сэтгэл санааны хохиролд 3.3 тэрбум төгрөгийг нэхэмжилснээс 247 сая гаруй төгрөгийг шүүхээс олгохоор шийдвэрлсэн. Комисын гишүүний шүүхэд төлөөлөл нэхэмжлэл гаргах бүрэн эрх бүс нутагтаа сайн туршлагад тооцогдож байна. Сэтгцэд учирсан хохирлыг тооцдог боллоо. Комис сэтгцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөвлөхөд анхаарч Монгол Улс дахь хүний эрх хэрэгжүүлэлтийн байдлын талаарх илтгэлүүдэд тусгасан. Үүний үр дүнд шүүх шинжилгээний тухай хуульд гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн сэтгцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, түүнд нөхөн олгор олгох, нөхөн төлбөрийн хэмжээг мөнгөн дүнгээр тогтоох зохицуултыг шинээр бий болголоо. Мөн гэмт хэргийн улмаас хүний сэтгцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны тогтоолоор хүний сэтгцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөөлөх төлбөрийн жишг аргачлалыг тус баталсан. Комис агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарч уламжлалт арга технологийн дэвшлиг хослуулсан, шийдэл тодорхойлсон бодлого боловсруулахыг зөвлөж байна. Комис Монгол Улс дахь хүний эрх хэрэгжүүлэлтийн байдлын талаарх 23 дахь илтгэлд агаарын бохирдлын асуудлыг тусгаж, агаарын бохирдлыг бууруулах бодлогын саналуудыг улсын хуралд хүргүүлсэн. Илтгэлийн мөрөөр улсын хурлын 37 дугаар тогтоолын 1-1 дахь хэсэгт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой 4 заалт тусгагдсан. Тогтоол тусгагдаагүй асуудлаар салбарын 3 сайд, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид зөвлөмж хүргүүлж, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн шийдэл, ерөнхий хяналтын сонсголт, комиссийн дүгнэлтийг танилцуулж, гэр хорооллын айл хүрхийг сайжруулсан шахмал түлшээр хангаж буй үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, утааны асуудлаар олон нийтэд тогтмол мэдээллийн зэрэгцээ холбогдох эрх бүхий байгууллагад утааны эсрэг бодлого боловсруулж хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагаа олон улсад өндрөөр үнэлэгдэж, хамтын ажиллагаа өргөжж байна. Хүний эрхийн үндэсний комиссийн олон талт ажиллагаа өргөжөж, 2023 онд бүгд найрамдах Турк улсын хүний эрхийн байгууллагатай, 2025 онд бүгд найрамдах Солонгос улсын хүний эрхийн үндэсний комисс, бүгд найрамдах Казахстан улсын хүний эрхийн омбудсмен байгууллагатай хүний эрхийн асуудал болон хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулахад хувь нэмэр оруулах, хүний эрхийг хамгаалах зорилгоор хүний эрхийн салбарт хамтын ажиллагааг сайжруулах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Түүнчлэн 2021 оноос хойш хугацаанд дотоодын 8 байгууллагатай хүний эрхийн асуудлаар хамтран ажиллах санамж хүчиг байгуулан ажиллаж байна. Азия форум сүлжээнээс үнэлдэг хүний эрхийн үндэсний байгууллагуудын үйл ажиллагааны үнэлгээгээр 2023 онд КОМИС 44 орноос 33.7 оноогоор үнэлэгдсэн нь хүний эрхийн үндэсний байгууллагуудаас хамгийн өндөр оноог авлаа. Хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлд эерэг өөрчлөлт гарч байна. Ерөнхий боловсролын 29 116 дугаар сургуулийн сурагчдын сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэнд хийсэн КОМИС-ийн хяналт шалгалт, КОМИС-ийн гишүүний шаардлагын үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөр, ганцаарчлсан сургалтын төлөвлөгөө, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүний хүрэлцээ стандартад нийцсэн таатай орчин бүрдлээ. КОМИС 2022 оноос хойш мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын 190 дотуур байранд хяналт шалгалт хийсний үр дүнд хоолны норматив зардал нэмэгдэж, дотуур байрны орчин нөхцөл үе шаттайгаар сайжирч байна. Үндэсний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа хэрэгжиж эхэллээ. Монгол хэлний тухай хуулиар хос хэлний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх үүргийг төрийн захиргааны төв байгууллагуудад үүрэг болгосон ч 10 жилийн турш хуулийн хэрэгжилт хангалтгүй байв. КОМИС үндэсний цөөнхийн сурч боловсрох эрхийг хамгаалах алхмыг үе шаттай хэрэгжүүлснээр боловсролын яамнаас хос хэлний хөтөлбөр аргачлалыг боловсруулж эхлэв. Хүүхдийн мөнгө бит өмжилж төлбөрт суудахдаг зөрчил бүрэн ариллаа. КОМИС-ийн хийсэн хяналт шалгалт уулзалтын үр дүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын төлбөр төлөгчийн банк эрх бүхий хуулийн этгээд дэх данс битүүмжлэх хасалт хийх тухай тогтоолд хүүхдийн мөнгө битүүмжилж төлбөрт суудахгүй байх заалтыг нэмж мэдээллийг арилжааны банкудад хүргүүллээ. Монгол Улсын цахим хөгжлийн бодлого хүний эрх хэрэгчлөөний хэрэгжилтийг үнэлж шин тутам хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулж байна. Хүний эрх ба технологи олон нийтийн хяналт шалгалтыг 2024 онд эхлүүлж 12 салбарт судалгаа, шинжилгээ, хяналт шалгалт хийлээ. Эдгээр ажлыг Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Австрали улсын элчин сайдын яам, олон улсын болон үндэсний эрдэмтэн судлаачдын дэмжлэгтэйгээр гүйцэтгэж, улсын их хурлаар шийдвэр гаргуулахаар КОМИС-ийн 24 дахь илтгэлд тусгав. Улсын их хурлын 2025 оны 77-р тогтоолд засгийн газрын авч хэрэгжүүлэх арга хэмжээг 8 залтаар үүрэг болгов. Технологийн хурдцтай хөгжил нь гендер зориулсан хүчирхийлэл үйлдэх шинэ сувгуудыг бий болгож, хүчирхийллийн арга хэлбэр өөрчлөгдөж байгаад КОМИС онцгой анхаарч Монгол улс дахь хүний эрх хэрэгчлөөний байдлын талаарх 24 дахь хэлтгэлдээ цахим технологи ашиглан үйлдэгдэж буй гендер зориулсан хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудлыг тусгаж, хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн анхааралд аваачлаа. Хүний эрх хэрэгчлөөг хангахтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгүй болгоход КОМИС дэмжлэг үзүүлж байна. Монгол улс дахь хүний эрх хэрэгчлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлдээ хэл мэдээллийн эрх чөлөө, жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай асуудлыг тусгаж, тус хуулиудыг шинжилэн найруулах шаардлагатай гэж үзэн, хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн загвар төслийг боловсруулж, улсын их хурлд өргөн мэдүүллээ. КОМИС сүүлийн 5 жилийн хугацаанд хууль тогтоомж, эрх зүйн актын төсөл, хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсгэд дүн шинжилгээ хийж 140 хууль тогтоомжийн төсөлд 888 саналыг холбогдох байгууллага ажлын хэсэгт хүргүүлв. Хүний эрхийн хязгаарлалт, хүний эрхийн зарчимд нийцв. Хууль тогтоомжийн тухай хуульд хүний эрх хэрэгчлөөг хязгаарлах тохиолдолд үндэсний аюулгүй байдал, хүний эрх хэрэгчлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зайлшгүй шаардлага бүхий байх, ялгуурлан гадуурхахгүй байх, хязгаарлалт нь зорилгодоо хүрэхэд тохирсон боломжит бага түвшинд байх, шаардлагыг хангасан байх зохицуултыг цэргийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмд дүн шинжилгээг хийж, цэргийн алба хаагчийн эрх үүрэг хариуцлагыг хүний эрхийн үндсэн зарчимд нийцүүлэн хүний нэр төрийг удаанд оромжлох, хүнлэх бусаар харьцахыг хоригдсан залтуудыг тусгалаа. Энэ нь КОМИС-ийн хуулийн төсөлд өгсөн санал Монгол улс дахь хүний эрх хэрэгчлөөний байдлын талаарх илтгэл, төрийн цэргийн анги байгууллагт хийсэн хяналт шалгалт, судалгаа, дүн шинжилгээ, зөвлөмж, шаардлагын үр дүн юм.